Сайн байцгаана уу? Одоо би танаас нэг юм асуу за. Харин бас ээж аавдаа хэлээрэй. Найз үү ч юм уу, эмээ өвдөө юм уу за. Одоо ихэж ингэн. Одоо ингэн. Нэгдүгээр зааныг яаж хөрөгчөнд хийх вэ? Ээж аав чинь ингэж хэлдэггүй нөгөө гэр бүл гэсэн чинь. Заан хөрөгчөнд багтгүй гэвэл заанаа авлаа. Хөрөгчөө онгойлголоо. Заанаа хийлээ. Хөрөгчөө хаалаа. Одоо даан ингэж асууна. Даан аслыг яаж хөрөгчөнд хийвэ гэвэл ээж аав чинь ингэн аслыг авлаа. Нөгөө хөрөгчөө онгойлголоо. Аслыг хийлээ. Хаалаа. Хөрөгчийг хаалаа. Тийхгүй ингэн. Зааныг авлаа. Нөгөө хөрөгчөө онгойлголоо. Заанаа авлаа. Аснаа хийлээ. Хөрөгчөө хаалаа. Тэгээд даан ингэж дээ. Матрын төсөөдөр болж байгаа. Тэндээ баяр болж байгаа за. Тэгээд тэр ганцхан амтны дутуу байгаа. Тэр юм бэ? Тэгээд тэр амт ээж аав чи ямар самга амт хэлвэл үгүй нөгөө аслан чи нөгөө хөрөгчийн дотор байгаа да. Тэр чин тэндээ л байгаа. Харин одоо сүүлж их одоо нэг юм мэдгүй байж байгаа би боддог. За нэг хүн штэ амар аюултай ингээ амтны ингээ дээгүүр явна. Хан тэгээд амар боломжтой явсан. Яаж авсан бэ гэвэл хан тесттэй толгоонд гიშгэ авсан гэнэ за. Тэгтээ үгүй. Нөгөө штэ амтнууд нь байхгүй нөгөө аслныхаа нөгөө төшөөдрийн нөгөө баярлуун явсан. Тэгээ асуугаарай. Дахиад шинэ юм ямаар коммент намайг про ютубер гэрээ дүү маань надаас про тэгээд надад 5 subscribe байгаа. Тэгтээ би бууж өгөхгүй зааварсаа.